Сайхан өргөн мөндөд үзэгчтэй Терминал 1 TV студиэс чөлөөтэй ярилцлага үзэгчтэнд шууд хүрэхэд бэлэн боллоо. За бид боловсролын салбарт түүчээлэгч ихтэй сургуулиудын салбарт бас мандаалагч нэгэн сургуулийн эрхэмтэй ярилцахаар урьсан байна. За энэ жил түүхт 100 жилийнхаа ог хийж байгаа санхүү эдийн засгийн их сургуулийн ректор Мөнх баяр манай студид ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан зогсож байна уу? Сайхан зогсож байна. Сайхан зогсож байна. За гадаа бороо хортой байна. Яаж ирв та? За харин тийм бороо хортой тэгээд бас алах гэсэн чинь болдгоо тэгээд. Арай бороо цохилсангүй юу? Зөв. Санхүү эдийн засгийн их сургууль маань энэ жил түүхэн 100 жилийн яваа тэмдэглэх гэж байна, тийм ээ. Та хэд манд бодвол энэ онд маш олон арга хэмжээнүүдийг одоо төлөвлөсөн байгаа байх. Тэгэхээр арга хэмжээний эхлэлийг би 5 сарын 25-наас гэж ойлгосон. Тэгэхээр хоёлоо сургуулийн 100 жилийн түүхэн болон ер нь түүхээс нь замналаас нь ярилцсан. Анх 1924 онд Гайлын төрийн сургууль нэртэйгээр одоо үүсгэн байгуулагдаад өдгөө санхүү эдийн засгийн их сургууль болоо маш олон хөтөлбөрүүдийг бакалавр, магистр, докторийн зэргүүд дээр одоо олгодог ийм Монголын түүчилэгч их сургууль болжээ. Тэгэхээр сургуулийн хоёлоо түүхэн замналаас болон 100 жилийн яг ойгоос яриагаа эхлүүлээ гэж бодож байна. За. Тэгэхээр энэ жил манай сургуулийн хувьд одоо 100 жилийн тохиож байгаа. 1924 онд анх Гайлын төр сургууль нэртэйгээр байгуулагдсан. За тухайн үед бол мэдээж улс орноо одоо шинчлэн одоо зохион байгуулад за тэгээд ардын хувьсгалын дараа ингээд улс орны эдийн засагт өөрөө хувь нэмэр оруулах тэр одоо үйл ажиллагаа салбар нь бол мэдээж энэ гадаад худалдаа хил гайлаар орж ирж байгаа хүмүүсээс татвар хураамж авах асуудал толгомж исэн байгаа. Тэгээд тэрнтэй холбоотой анхны одоо гайлын мэрэгчлэтнүүдийг бэлдэх ийм байдлаар бол одоо үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За тэрнээс хойш бол ер нь тухайн үед одоо улс орны нийгэм эдийн засаг ямар одоо төвшөнд ахиж исэн, ямар сорилтуудтай тулгарч исэн. За тэгээд тэр сорилтуудыг нь даван туулах, түүнийг нь одоо шийдвэрлэх, тэнд нь ажиллах одоо байдал хүмүүсийг бэлдэх байдлаар ингээд нэлээд олон одоо статусаа нэрээ ингээд солиод шинчлээд ингээл үйл ажиллагаагаа явуулж ирсэн баг. Ер нь бол одоо Монгол улсын санхүү эдийн засаг нэгтлэн бодох бүртгэлийн чиглэлийн мэрэгчлэтнүүдийг одоо хамгийн олон жил бэлтгэсэн ийм Монгол сургууль гэж хэлж болно. Хамгийн одоо анхны төгсөгч нар гэвэл ер нь хэд орчим хүн төгсөж исэн юм болоо? Түүхээсээ нь хоёулаа ярил. 20 гаруй хүн суралцаад тэгээд анхны төгсөгч нар бол төгсөж исэн байлээ. Одоо манай сургуулийн музейд бол тэр хүмүүсийн одоо зураг хүрэг юм бол байдаг. Одоо 100 жилийн дараа жилд ер нь хэд орчим бакалавр, магистрийн оюутнуудыг төгсөж байна вэ? Тэгээ жилд ер нь одоо бол манайх нэг ойролцоогоор 1000 орчим хүн төгсөж байгаа. Бакалавр, магистр нийлээд 1000 орчим хүн төгсөж байгаа. Санхүү эдийн засгийн их сургууль 2012 онд олон улсын ASB-CP байгууллагаар Монгол улсаас анхудаа хөтөлбөрүүдэд магадлан итгэмжлүүлж ирсэн юм байна. Тэгээд мөн 23 онд бас олон улсын байгууллагуудаар дахин одоо хөтөлбөрүүдээс магадлан итгэмжлүүлсэн гэж байна. Тэгэхээр энэ Монголдоо ер нь анхдагч гэж үздэг тийм ээ. Олон улсын байгууллагаар орсон. Тийм, ер нь Монгол улсад ерөнхийдөө 2000-аад оны ихээр анх энэ магадлан итгэмжлэлийн тухай буюу одоо энэ боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хөндлөнгөөс одоо баталгаажуулж байгаа хэлбэр. Тэгээ энэ бол Монгол дотооддоо бол хэрэгжээд явж исэн. За тэгээд мэдээжээр энэ Монгол улсын боловсрал гэдэг бол энэ дэлхийн нийтийн боловсралд эренблэгдэх, дэлхийн нийтийн боловсралтай хүл нийлүүлэх, ингэснээрээ бас улсын маань хөгжил өөрөө дэлхийн нийтийн түвшинд гарах. Магадгүй энэ боловсролын салбар нь өөрөө дэлхийн нийтэд өрсөлдөх, гаднаас оюутан сургах гэдэг маш олон талын хэрэгцээ ач холбогдол байгаа. Тэгээд тэр утгаараа бол санхүү эдийн засгийн их сургууль 2012 онд 2008 онд анх тэр ACBSP гэдэг байгууллагын гишүүнээр хэлсэжсэн байдаг. Тэгээд 2012 онд Монгол улсаас анх удаа олон улсад магадлан итгэмжлэгдсэн. Тэгээд энэ магадлан итгэмжлэлийн дараа бол мэдээжэр тодорхой юм шалгуур шаардлагууд, ийм зүйлүүдээ сайжруулах шаардлагатай байна гэдэг ингээд зөвлөмжүүд өгдөг байгаа. Тэгээд тэр зөвлөмжүүдийг нь бол ингээд 2 жилдээ одоо ингээд хангасан, хэрэгжүүлсэн гэдгийг нотлоод ингээд явахаар бид бүхэн ер нь бол 2018 он гэхэд бол тэр байгууллагын өгсөн зөвлөмжүүдийг бүгдийг хангаад одоо хэрэгжүүлээд дууссан байдаг. Тэгээд хугацаагаараа бол зайлшгүй 10 жилийн дараа одоо дараачийн түвшний магадлан итгэмжлэлийг хийх ёстой байсан учраас 2022 онд энэ магадлан итгэмжлэлийг хийлгээд яг шийдвэрийг нь бол 2023 онд авсан байдаг. Тэгэхээр энэ бол яг одоо олон улсын стандарт шалгуур шаардлагат бүрэн утгаараа нийцсэн гэдгийг л
харуулж байгаа юм. Тэр ч утгаараа бас зарим хөтөлбөрүүд нэлээд онцлог байдаг шиг санаж байна. Жишээлбэл бакалавр дээр ихэд Монголд тодорхой хугацаанд сураад дахиад гадны улс орнд тодорхой хугацаанд сураад нэг мэргэжлээрээ тий. Гэхдээ тэр диплом нь бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм диплом байдаг шиг санаж байна. Тэгэхээр та яг энэ онцлог хөтөлбөрүүд дээр бас бидэнд яриач. Тэгэхээр мэдээж олон улсын магадлал итгэмжил хийгдсэн энэ одоо сургууль хөтөлбөр гэдэг утгаараа бол энэ сургуулийн бүх хөтөлбөрүүдийг төгссөн хүмүүс дипломн дээрээ бол олон улсын одоо энэ магадлал итгэмжлэлийн шаардлага хангасан ийм хөтөлбөрөөр суралцж төгссөн гэсэн ийм одоо тодголтой тийм диплом авдаг. Нөгөө талаасаа энэ шаардлагыг хангасан сургууль гэдэг утгаараа олон улсын сургуулиуд манай одоо сурсалцсан агуулгыг хүлээн зөвшөөрөөд тэгээд тэр хүмүүс бол дараачийн одоо төвшөндөө суралцаад ингээд хоёр сургуулийн одоо дипломыг 4 жилийн хугацаанд одоо зэрэг авах боломжтой. Хоёр дээр нэмэх нь 2 гэдэг ийм хөтөлбөрүүд байдаг. За мөн одоо мэргэжлийн зэргүүд бас манай сургууль нэлээ олон жил хэрэгжүүлсэн туршлагатай. 2006 оноос эхлээд энэ олон улсын мэргэжлийн нэгтлэн бодогч буюу SCC гэдэг энэ сургалтыг бол анх удаа Монголд хэрэгжүүлж эхэлсэн. За энэний одоо залгуулад мөн CGMA CFA гэдэг одоо бас мэргэжлийн зэргүүд мэргэжсэн удирдлагын нэгтлэн бодогч мэргэжсэн санхүүгийн шинжээч гэсэн энэ сургалтуудыг бас Монгол улсад хэрэгжүүлсэн. За энэ одоо сургалтуудыг хэрэгжүүлдэг олон улсын одоо институтууд нь өөрөө дэлхийн бараг 200-аад оронд үйл ажиллагаа явуулдаг том одоо мэргэжлийн байгууллагууд байдаг. Тэгээ энэ байгууллага нь өөрөө бас энэ сургуулиудыг бас магадлал итгэмжилдэг. Тэгэхээр манай сургууль бас энэ ACC, CGMA, CFA гэдэг одоо мэргэжлийн байгууллагуудаар магадлал итгэмжлэгдсэн. ICC-ийн хувьд бол бид бүхэн энэ дэлхийн дээр одоо хамгийн өндөр түвшинд магадлал итгэмжлэгдсэн 230 гаруй сургуулийн нэг нь байна. Тэгэхээр ACC буюу тэр олон улсын мэргэжлийн нэгтлэн бодогчоор суралцах гэж байгаа залуучууд санхүү эдийн засгийн их сургууль төгссөн байх юм бол ACC-ийн үндсэн 3 түвшний 2-оос нь шууд чөлөөлөгддөг. За инхээр үндсэндээ яг энэ үнэлгээгээр дэлхийн топ 200-ыг нэгт сурж байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тийм, ер нь бол тэр одоо дэлхийд хамгийн өндөр түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн 200 эдийн сургуулийн нэг байна гэсэн. Олон улсын нэгтлэн бодох бүртгэл. Мэргэжсэн нэгтлэн бодох. Мэргэжсэн нэгтлэн бодогч. Тэгэхээр тэр бол залуучуудад бол цаг хугацааны хувьд болон одоо санхүүгийн хувьд бол маш их хэмнэлтийг авчирч байгаа. 14 одоо тэр төвшин буюу 14 хичээл үзэн шалгалт өгж энэ олон улсын тэр нэр хүндтэй зэрэг цолыг авах хэрэгтэй байдаг бол манай одоо оюутнууд төгсөгчд бол шууд 9-оос нь чөлөөлөгдөж байгаа юм. Тэгэхээр цаана нь бол одоо 4-5 шалгалт өгөөд энэ зэрэг цолоо авах боломжтой. CGMA дээр бас муу адил ерөөхдөө 2-оос 3 шалгалт өгөөд бас энэ CGMA авах боломжтой болдог. Бас төвшингийн ярих юм бол 16 ийм төвшинтэй байдаг. Тэндээс 12-3-аас нь чөлөөлөгдөж байгаа гэсэн. Тэгэхээр цаг хугацаа болон санхүү мөнгийг бол бас маш их хэмнэх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь бол энэ олон улсын хүлээн зөвшөөрөлт гэдэг нь өөрөө залуучууд одоо олон улсын түвшний тэр одоо мэргэжлийн зэрэг болон одоо боловсролын зэргийг цаг хугацаагаа хэмнэх дээрээсэнтэй санхүүгээ хэмнээд ингээд авах боломжийг л олгож байгаа. Жишээлбэл одоо юу гэдгийг барууны орнуудад ч юм уу те сургалтын төлбөр жилдээ хэд байдаг вүлээ гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Дор хаяжил одоо 30-40 мянган доллар байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо төлбөрийг одоо 4 жил төлөх биш 2 жил Монголд одоо суралцаад Монголынхаа одоо ихтэй сургуулийн жишг төлбөрөөр суралцж агаад 2 жилийн дээр одоо аль одоо сонгосон улстай очиод тэгээд тэндээ бол мэдээж тэр сургуулийнхаа төлбөрөөр төлөөд ингээд суралцаад тэгээд тэр сургуулийнхаа одоо зэрэг цолыг авчна гэдэг нь бол хугацааны хувьд дээрээс нь одоо санхүүгийн хувьд бол нэлээд боломж давуу талыг бол залуучуудад авчирж байгаа гэж бид нэр ойлгож байгаа. Тэгэхээр яг олон улсын байгууллагаар магадлан идэвхжүүлсэн гэдэг нь онцлог нь бол эндээ явж штэ тий. Яг олон улсад хүлээн зөвшөөрөгддөг төвшингүүдээс бүр дийлэнхээс нь чөлөөлөгдөж чинь гэж ойлгож байна. Мөн дээрээс нь одоо олон улсад сурах одоо өртгөөр Монголдо харьцангуй хямдар сурж байна гэж ойлгож штэ тий. Ер нь энэ хөтөлбөрүүд дээр одоо хамгийн их оюутан эзэлдэг хөтөлбөр нь ер нь ямар хөтөлбөр гэдэг юм бэ? Санхүү эдийн засгийн сургуулийн хувьд. Мэдээжээр одоо нэг уламжилт хөтөлбөрүүд гэх юм уу санхүү эдийн засгийн их сургууль гэхээр хүмүүс хөвчлээ ойлгохдоо бол энэ санхүү эдийн засаг бизнесийн удирдлага нэгтлэн бодох бүртгэлийн чиглэлийн энэ мэргэжилтнүүдийг одоо бэлтгэе гэж ойлгодог. Тэгээ энэ утгаараа бол энэ хөтөлбөрүүд бол одоо
мэдээжээр хамгийн эргэлтэхтэй, хамгийн олон хүн элсдэг ийм хөтөлбөрүүд байдаг. Тэгэхдээ сүүлийн үед бол бид бүхэн бас одоо түрүү өөрөө ч асуусан шинэ одоо хэлбэрийн сонирхолтой ийм хөтөлбөрүүд бас одоо шинээр хөгжүүлж байгаа. Тэгээ энэ хөтөлбөрүүд маань ч гэсэн бас сүүлийн үед бас нэлээд эргэлттэй байгаа. Санхүү эдийн засгийн их сургууль 2019 оноос блокчейнээр баталгаажсан диплом олгож ирсэн гэдэг мэдээлэл байна л да. Энэ бас их сонирхолтой санагдаж байна. Ер нь бас Монголд анхдагч байхаа тийм ээ. Блокчейнээр баталгаажсан диплом гэдгийг та бидэнд тайлбарлаач. Яг мэдээжээр одоо энэ нөгөө блокчейн технологи нь өөрөө одоо баталгаажуулах тэгээ найдвартай байдлыг илэрхийлж байгаа юм л технологи. Тэгэхээр мэдээжээр энэ одоо сургууль төгссөн диплом баримт бичих нь өөрөө найдвартай байх тухай асуудал байна. Саяхан одоо жишээлбэл одоо манай энэ төр захиргааны байгууллагууд маш олон одоо арга хэмжээ авлаа шүү дээ. Шүүр ажиллагаа гэх тийм ээ. Тэгэхээр одоо энэ төрд ажиллаж байгаа ч гэдэг юм уу энэ хүмүүс одоо боловсролын диплом бичиг баримт нь хуурамч байна. Энэ нь бол ингээд сургууль төгсөөгүй байж юм бичиг баримттай байна гэсэн юм асуудлууд байдаг. Тийм учраас энээс одоо ямар нэгэн хувь хүнээс ч юм уу те байгууллагаас шалтгааллахгүйгээр одоо найдвартай байдлаар энэ бичиг баримтыг баталгаажуулах юм одоо технологи. Тэгээ энийг бид бүхэн бас 2019 онд Монгол улсад анх удаа өөрсдөө ингээд олон улсын байгууллагуудтай хамтраад баталгаажуулалтыг хийж эхэлсэн. За өнгөрсөн жилээс одоо манай бусад ихтэй сургуулиуд Монголын бас технологийн компаниуд хамтраад бас энэ ажлыг бол энэ боловсролын салбар тэр дундаа дээд боловсролын салбарт нэлээ өргөн үрээтэй хэрэгжүүлж эхэлж байна. Тэгэхээр энэ бол бас нэг сайн зүйлийн юм жишг түүчээ болсон юм уу гэж бодож байгаа. Таны хувьд өөрөө сургуультай бакалавр магистрийн зэрэгээ хамгаалаад тэгээд одоо 20 орчим жил ер нь ажиллаж байна тийм ээ. Тэгэхээр эдийн засгийн ухааны докторант түүний тухайд бол яг энэ салбарт ажиллахын онцлог тийм ээ мөн одоо танай сургуулийн сургалтын орчим гэх мэт яг таны сүүлийн одоо харж байгаа нэг 20-30 жил ер нь хэр агцтай байгаа гэж үзэж байгаа вэ? Яг таны хувьд бол цагийн дараалал бол бас сургуультайгаа бүр сашгүй холбоотой байсан биш үү те? Тэгээ сургууль мэдээжээр суралцсан. Тэгээд төгсөөд сургуультай багшаар ажилласан. Тэгээд тэнхмээр эхлэгч дэд захирал гэдэг ингээд бүх төвшөнд нь ажилласан. Тэгээд мэдээжээр санхүү эдийн засгийн сургууль гэдэг бол одоо хүмүүс ч гэсэн бас тэгж хардаг бах. Сургууль дотор одоо нэг одоо эд тэсэн нь болоод явж байгаа багш ажилтан тий бид бүхний хувьд бол ямар нэгэн байдлаар одоо энэ шинжилэл өөрчлөлтийн тэргуунд явдаг альва зүйлийг бол одоо хамгийн сайн жишг одоо энэ зүйлүүдийг бол хамгийн түрүүнд тусгаж авч өөрсдийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлдэг гэдгээр бол бид нар бас бахархдаг. Тэгээ ер нь бол тасралтгүй өөрчлөгдсөн л гэж хэлж болно. Бидний одоо суралцж исэн үе өнөөдрийн одоо төвшин хүртэл бол тасралтгүй л өөрчлөгдөж явсан. Энэ хугацаанд бол одоо тийм зогссон хугацаа бол бараг байхгүй гэж хэлж болно. Тийм тасралтгүй шинжилэл өөрчлөлт сайн одоо жишг олон улсын жишг энэ зүйлүүдийн төлөө тэмүүлж ирсэн. Үндээс ч бас харагдчихлаа л та CGMA мэрэгжлийн зэргийн дипломтой төгсөх боломжтой боллоо гэл түрүүний бас таны дурдсан бас хөтөлбөрүүд гих мэдчихлээ. Эндээс бол бид бол бас тодорхой харж болохоор байна. Тэгээд төгсөгчдийн ер нь та хэд маань мэдээ судалгаа гаргадаг байх тийм ээ төгсөгчдөөсөө ер нь санхүү эдийн засгийн их сургуулийн төгсөгчд гараад ажлын байран дээр тэнцхэн одоо хувьчилж хоёлаа яриа л да тий одоо чанарын хувьд хэр байна л гэж би асуух гээд байна л да. Одоо үндсэндээ нийт төгсөгчдийн хэд орчим хувь нь гараад шууд ажлын байртаа болж байна. Мөн ажлын байран дээр гараад үнэлгээ нь хэр байна? Хэр чанартай оюутнууд төгсөж гарч байна? Тийм. Тэгэхээр яг боловсролын чанар гэдэг нь өөрөө бас жоохон харьцангуй ойлголт юм. Мэдээжээр хамгийн чухал шалгуур бол төгсөөд ажлын байртаа байх тухай асуудал. За бидэд бол энэ судалгааг бол тасралтгүй хийдэг. Тэгээ энэ судалгаагаар бол нэг төгсөгчдийн маань нэг 80 орчим хувь нь бол одоо энэ төгсөөд ажлын байранд шууд одоо ажилтгаа өөрийнхөө мэргэжлэр ажилтгаа гэсэн юм судалгаа байдаг. За үлдсэн нэг 18% нь бол дараачихаа төвчний одоо сургуульд суралцдаг. Жишээлбэл одоо магистрийн зэрэгтэй болон бусад мэргэжлийн зэргүүд авахаар ингээд цаашаа үргэлжлүүлж одоо гадаад дотоод их сургуулиудад
суралцдаг юм байна гэсэн юм судалгаа байгаа. Яг зүгээр идэвхтэй ажил хайж исэн хувь бол миний одоо хамгийн сүүлд санаж байгаа судалгаагаар бол 1% байсан. Ерөнхийдөө бол төгсөөд 6 сар 12 сар гэдэг тасралтгүй судалгаанууд хийж байгаа. Тэгээ энэ судалгаануудаар бол тийм л үр дүн харагдаж байгаа. Ерөнхийдөө зүгээр одоо ажил олгогчдоос бид нар тасралтгүй юм ажилтан авъя одоо сайн мэргэжилтэн олж өгөөч гэсэн юм одоо хүсэлтүүд бол хамтран ажилладаг байгууллагуудын зүгээс байнга ирдэг. Тэгээ энэ одоо хэрэгцээг нь хангахад бол нэг талдаа жоохон хэцүү. Манай одоо оюутнууд бол 3-4-р курстэй ялангуяа 4-р курстэй орохдоо ихэнх нь ажлын байртаа болчихсон байдаг. Тийм учраас одоо бид нар одоо харилцаа холбоотой ажилладаг хүмүүстэй ч хүртэл хүн олж өгөхөд их л төвөгтэй хүндрэл бэрхшээлтэй л байгаад байгаа. Тэгэхээр оюутнуудын тухайд бол бакалаврын хөтөлбөр төгсөөд шууд нэгдүгээрт ажлын байран дээр гардаг байх нь байна. Хоёрдугаарт бараг сургуулаа төгсгөөсөө өмнө тэр ажлынхаа эхлэлийг тавьсан байдаг байх нь байна. Тэгэхээр ер нь оюутнуудын үнэлэмж бас өндөр байна тийм ээ. Санхүүгийн эдийн засгийн сургуулийг төгсөн гэвэл 40 орчим хувь ямар ч байсан нэг 4-р курстэй бол ажлын байртаа болчихсон байт юм байна гэж бид нар бас нэг судалгаа хийж үзсэн байна. Сургуулийн төгсөгчдөөс ер нь төрийн эрх барих дээд байгууллага засгийн газрын бүтцэд ч юм уу ер нь ажиллаж байсан хүмүүс цөөнгөө байдаг. Гавьяа эдийн засгч нар ч бас цөөнгөө төрсэн байдаг тийм. Яг одоо сургуулийн шилдэг төгсөгч нар ч юм уу тийм ээ түүхэнд бичигдсэн хүмүүсээс бас хоёлоо дурдж яриа л да. Тэгээ мэдээж энэ санхүү эдийн засгийн нэгтлэн бодох бүртгэлгээд энэ улс орны санхүү эдийн засгтай холбоотой одоо яг энэ гол салбарын мэргэжилтнүүдийг энэ түүхийнхаа хугацаанд бэлдэж ирсэн учраас энэ сургуулиас бол маш олон одоо энэ чиглэлийн салбарын одоо манлайлагч нар төрж гарсан. Тэгээ Монгол улсын ерөнхий сайдууд за тэгэл Төв банкны дарга за сангийн сайд гэдэг ингээд маш олон одоо хүмүүс бол энэ сургуулиас төрж гарсан байдаг. Тэгээ сүүлийн үед бол одоо мэдээжээр 90 он болоод ингээд зах зээлийн эдийн засаг шилжээд тэгээд мэдээжээр бас л нөгөө түрүүний ярьж исэн ёсоор зах зээлийн эдийн засаг шилжлээ. Тэгээд яг энэ эдийн засгийн нөхцөл байдал тэгээ энэ эдийн засгийн тогтолцоонд ажиллах мэргэжилтнүүд бас дахиад хэрэгтэй болсон. Гээл ингээл одоо шинэ үеийн одоо энэ хөрөнгийн бирж, банк тэгэл татварын тогтолцоо гээл те энэ бүхэнд ажиллах мэргэжилтнүүдийг болоо шинээр бэлдэж ирсэн. Өнөөдрийн энэ төвшөнд бол бид бүхэн бас энэ төгсөгчдийнхоо нэгдсэн одоо мэдээллийн санг бол энэ жил шинжилээ. Тэгээ ерөнхийдөө төгсөгчнөрөө хооронд нь холбоод ингээд бас бие биенийгээ дэмждэг, хамтран ажилладаг. За тэгээд ерөнхийдөө төгсөгч нарынхаа бас нэг эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг хэмждэг нэг юм том платформ хийя гэд бид нар энэ жилийнхаа зорилго дээр тавьсан. Одоо энэ одоо зохион байгуулж байгаа арга хэмжээ болгон дээр бид нар энэ одоо платформынхаа одоо хөгжүүлэлтүүдийг хийгээд хамар эдэлтийн нэмэгдүүлээд ингээ явахаар тооцож байгаа. Магадгүй жилийн эцэг гэхэд бол санхүү эдийн засгийн их сургуулийн төгсөгч нарын хийж байгаа бизнес, авч явж байгаа бизнес өөрөө одоо Монгол улсын эдийн засгт ийм хувь нэмэртэй байна гэсэн тоо статистикийг бид нар гаргаж ирнэ гэдээ бас яасан гоё юм бэ. Бас Монголдо анхдагч байна штэ тийм ээ. Ер нь үндсэндээ санхүү эдийн засгийн их сургуулийн одоо төгсөгчдийн community бүлэг гэж ойлгох нь штэ тий. Тэгээд тийм дотроос networking хийдэг, бие бинийгээ дэмждэг, бизнесийн түншүүд болдог. Ер нь яг тийм орчныг л хүсэж байна гэж ойлгох. Тийм мэдээжээр одоо манайхан бол өөрийнхөө төгсөж гарсан ажиллаж байгаа салбар болгондоо бас арь харцсангуй амжилттай явж байгаа манлайлагч нар те ийм байдаг. Тэгээ тэр хүмүүс бас бие бинийгээ дэмжих нь өөрөө энэ тэр хүмүүсийн төдийгүй ер нь Монгол улсын бас нийгмийн эдийн засагт бас чухал ач холбогдолтой гэж бодож байгаа. Тэгээ монголчууд ч бас цөөхөлөө гэж хамтарч ажиллаж чаддаггүй ийм хүмүүс шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө цөөхөн хүмүүс хамтраад бас нэг дэлхийдээ өрсөлдөж явах хэрэгтэй гэдэг ийм зорилгоор бид нар бас нэг тийм платформ хий. Тэгээ бас энэ түүчээ болж байгаа хүмүүс нь хоорондоо хамтраад ажилласаа гэж ингэж хүсэж байгаа. Үнэхээр том амбицтай бас энэ ажлыг зорж байгаа юм байна. Тэгэхээр хоёлаа үргэлжлүүлээ 100 жилийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний талаар бас ярилцсан. Энэ жилиг таад маань юу гэж харж байгаа вэ? 5 сарын 25-наас үйл ажиллагаануудыг эхлээд бүтэн жилийн турш буюу за үлдсэн хагас жилийн турш үргэлжлэнэ гэж ойлгож байгаа шүү дээ. Тийм, ер нь бол одоо мэдээжээр энэ 24 он гараад бидний явуулж байгаа үйл ажиллагаанууд бүгдээрээ л ямар нэгэн байдлаар 100 жилтэйгээ холбогдсон. 100 жилдээ одоо уялдсан. 100 жилийнхаа одоо хүрээнд ч гэх юм уу те. Ийм байдлаар л зохион байгуулагдаж явж байгаа л да. Гэхдээ
одоо энэ жил бол бид бүхэн ерөнхийдөө нэг төгсөгч нартай зориулсан 2 одоо нэлээд том арга хэмжээ зохион байгуулъя гэдэг. Тэр нь болохоор одоо төгсөгч нараа одоо ингээд оноор нь сургууль дээрээ цуглуулад тэгээд одоо тэр хүмүүсийг ингээд хооронд нь ингээд уулзуулахаасаа илүү одоо саяны нөгөө ярьсан том зорилго байгаа. Мэдээж энэ төгсөгч нарыг тэр оноор нь ч юм уу ангаар нь цуглуулахаасаа илүү бусад мэрэгжил, бусад ангийнхан ингээд том хүрээндээ илүү харилцаа холбоо нэтворкинг энэ зүйлийг үүсгэх юм сонирхолтой. Тэгээ тэр утгаараа бол бид бүхэн ер нь бол одоо урлаг, спорт тэ энэ чиглэлээр ер нь төгсөгч нараа цуглуулъя гэсэн юм төлөвлөгөөтэй. Тэгээ 5 сарын 25-нд бид бүхэн бас энэ ерөнхийдөө спортын суурьтай тэгээд нэг юм том entertainment арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа. За. UJ Arena одоо Монголын хамгийн том аренад бид бүхэн төгсөгч нараа цуглуулад за тэгээд ер нь одоо энэ санхүүгийн сургуулиас төрж гарсан одоо үеийн одоо лигийн тоглогч нар хасын хөлгүүд одоо энэ жилийн одоо лигийн авраг хасын хөлгүүд багтай багийн эсрэг тоглолт хийж байна. Оо вау тийм. Тэгээд санхүүгийн одоо сургуулийн одоо үеийн бас те одоо одууд гэх юм уу те энэ тэн салбарт одоо өөрсдөө олон танигдсан энэ хүмүүсийн бас ийм бүх одын тоглолт явах гэж байна гэдэг юм уу. Тэгээд маш олон ийм сонирхолтой арга хэмжээнүүд. Тэгээд энд хүрэлцэж ирснээр магадгүй төгсөгч нар одоо өөрсдийнхөө одоо яг төгсөж исэн үедээ суралцж исэн үедээ бас дахиад очих тийм боломжийг бас бүрдүүлж байгаа. Хэрвээ одоо оюутан цагаад урсаад нэг шалгалт өгөөд тэр шалгалтын дээр ямар оноо авах вэ гэдгийг харъя гэвэл бас тийм одоо орчин тийм булан бол байгаа. Гэх мэтлэнгээр ерөнхийдөө нэг цаг хугацааны одоо аялал хийгээд суралцж исэн орчин тэр үедээ очиод анги хамт олноороо ингээд сайхан хөгжилтэй цагийг өнгөрүүлэх юм боломжийг л бид бүхэн бүрдүүлэхээр ингээд ажиллаж байгаа. Тэгээ энэ арга хэмжээний дараа бид бүхэн бас 9 сард нэлээд том юм урлагийн тоглолт төгсөгч нартай зориулаад хий гэж төлөвлөж байна. 11 сард бол олон улсын бас энэ эрдэм шинжилгээний хурал за тэгээд хүндэтгэлийн үйл ажиллагаагаа хийхээр бас төлөвлөж байгаа. За тэгэл ер нь бол ингээд тасралтгүй одоо энэ жилийн хугацаанд бол бид бүхэн бас нэлээд олон арга хэмжээнүүд төлөвлөж байгаа. За яг энэ дээр нэмээ хэлэхэд мэдээжээр санхүү эдийн засгийн их сургуулийг төгссөн хүмүүс бас Монгол улсын өнцөг боломжтой байдаг. Тэгээ бид бүхэн бас энэ орон нутагт ажиллаж амьдарч байгаа төгсөгч нартаа зориулаад бас одоо нэг тусдаа ивент хийхээр ингээд төлөвлөж байгаа. Тэгээ ер нь бол энэ жил бол ингээд тасралтгүй одоо ивентүүд үйл ажиллагаанууд явна. Зүгээр энэ хийгээд байгаа үйл ажиллагаануудын цаад агуулга зорилго нь энэ санхүү эдийн засгийн их сургууль 100 жил одоо үйл ажиллагаа явуулаад энэ төгсөж гарсан хүмүүсийн одоо нийгэмдээ бүтээж байгаа үнц нь юу юм бэ? Энэ хүмүүс хоорондоо хамтарч дараачийн 100 жил хамтарч ажилласнараа бас ямар үнцнийг илүү ихээр бүтээж болох юм бэ гэдгийг нь бас харуулах, төгсөгч нараа хооронд нь холбох. За энэ өөрийнх нь бас нийгэмдээ үзүүлж байгаа нөлөөллийг нь бид нар илүү сайжруулах юм зорилготой. Нөгөө талаасаа институтынхаа хувьд санхүү эдийн засгийн их сургууль 100 жил ажиллахдаа ямар одоо мэдлэгийн ур чадварын хоримтлалыг бий болгосон юм бэ? Энийг одоо энэ улс орныхоо нийгмийн эдийн засгийг хөгжүүлэхэд ямар байдлаар ашиглаж болох юм бэ гэдгийг бас нэг дүгнүүлж бас нийгэмдээ харуулах юм зорилго бол байгаа. Үнэхээр гоё сонсогдож чинь уламжлалт хэв шинжээр биш бас арай өөрөөр та хэд маань 100 жилээ яг тэмдэглэн өнгөрүүлээ гэж зорж байгаа юм байна. Үүний цаанаа л мэдээж энэ санхүү эдийн засгийн их сургуулийн төгсөгчид Монголын нийгэмд ямар үндэслэл бүтээж байна вэ? Цаашдаа ер нь бидэнд ямар боломж болцоо нөөц байна вэ гэдгийг бас том зургаар харахыг хичээж байгаа гэж ойлголоо удирдлагын зүгээс. Хасын үлгүүдийн эсрэг санхүү эдийн засгийн их сургуулийн төгсөгчдийн баг тоглоно гэдэг чинь ямар сонирхолтой юм бэ? Баг нь тодорхой болцсон уу? Болцсон байгаа. Манай сургуулиас бас ер нь энэ Саксон бомгийн лигт тоглож исэн лигийн одоо аваргууд бас их олон байдаг. Тэгээ энэ үеийн одоо лигийн тоглогч нараа цуглуулад за тэгээд энэ баг маань одоо бүх цаг үеийн одоо All Star гэсэн үг. За энэ баг маань
энэ жилийн одоо авраг багийн эсрэг тоглох гэж Аа. байгаа. Сонирхолтой юм бэ те. За өстө баг үзэгчийн суудлал хүрлцэхгүй байх юм биш үстэй гэдэг. Энэ нөхөрсөг тоглолтыг мэдээж зөвхөн төгсөгч нар үзэх боломжтой байх тийм ээ. Ер нь бол төгсөгч нараа урьж байгаа. Мэдээж төгсөгч нараа тэгээд энэ сургуулийг бас үдээ одоо төвшөнд хүрэхэд бас энэ олон сургуульд олон жил ажилласан багш ажилтан удирдлагууд үе удирдлагууд тэгээд энэ хүмүүсээ бас урьж байгаа. Төгсөгч нараа урьж байгаа. Тэгээд энэ одоо гэр бүлээрээ хамт олноороо тэгээд энэ одоо нэг өдрийг өнгөрүүлээ, сайхан хөвгчлөлтэй байцгаая гэл ингээл төлөвлөл манайх өдөр шөнөгүй ажиллаж байна да. Ямар гоё юм бэ. Энэ санал санаачлага ер нь хаанаас гарч байна? Надад зүгээр их сонирхолтой санагдаад байна л да. Ягаад тэгэхээр ер нь ихтэй сургуулиудын ч юм уу байгууллагын группийн тийм ээ одоо ойнууд бол ихвчлэн хэвшмэл байдлаар явдаг штэ. За нэг баярын хуралтай, нэг хүндэтгэлийн тоглолттой, нэг хүлээн авалттай нэг ингэ болцдог ч юм уу. Гэтэл танаас сургуулийнх бол бас бүр шал өөр төвшөнд арай сонирхолтой бас entertainment байдлаар хийж байгаа юм байна гэж ойлголоо. Төлөвлөхөд их хугацаа зарцуулсан уу? Ерөнхийдөө энэ одоо төлөвлөгөөг бол бид нар өнгөрсөн намар гаргасан юм. Тэгээ ер нь бол одоо энэ 100 жилийнхаа ямар хэлбэрээр зохион байгуулах вэ гэдээ бас удирдлагынхаа багийн хүрээнд бас нэг ийм хилцүүлэг зохион байгуулаад бид нар ярилцаад нэг л тийм одоо өөрөө ч ярьж байгаа шиг нэг хэвшмэл. Тэгэл ингээл төгсөгч нараа тэд оны төгсөгч нар тэдний өдөр сургууль дээр яриараа гэл ирэхээр нэг лекц мэгц уншаал. Тэгэл магадгүй одоо за сургуулийн болж байгаа учраас нөгөө хүмүүс нь бас бид нар ингээд сургуулийнхаа үйл ажиллагаанд ханд өөрөх ёстой болов гэж бодоол гэл нэг ийм хүлээлттэй хэвшмэл ийм ойлголт байна шүү дээ. Тэгэхээр иймэрхүү байдлаар явхаас бид нар жоохон зайлсхийгээд тэгээ арай өөр хэлбэрээр хэдүүлээ энэ төгсөгч нарын үйл ажиллагааг хийж болох уу? Төгсөгч нар өөрсдөө тэр үйл ажиллагаанд оролцож байна гэдэг нь бол одоо сургуулаа дэмжиж байгаа хэлбэр юм аа. Тэгээд гоё сонирхолтой бай. Тэгээд одоо залуу хүмүүс тэгээд тэр төгсөгч нар юу хийхийг хүсэж байна. Тэгээд тэрэн дээр нь одоо суйрлаад хий гэсэн ийм байдлаар хараад ер нь бол нэг спортын одоо сүүлийн үед чинь манайхан одоо спортт бас их сонирхолтой болж байна. Бүгдээрээ одоо ингээд очиод үзэж гин гэдэг. Энэ дээр бас ер нь бол нэг арга хэмжээгээ зохион байгуулъя гэж бодсон. Тэгэхээр мэдээж дан одоо спорт цагс гэдэг ахгүй. Голоор нь маш олон сонирхолтой үйл ажиллагаануудтай юм цогц entertainment одоо шоу гэх юм уу тийм зүйл байгаа. Дараа нь бол мэдээж одоо залуу хүмүүсийн бас нэг нэгтгэдэг зүйл нь урлаг соёлын арга хэмжээ шүү дээ. Тэгэхээр тийм одоо нэг том одоо арга хэмжээ зохион байгуулъя. Ер нь бол нэг төгсөгчдөө ийм зүйлүүд дээр илүү их нэгтгэж тэгээд бас хоорондоо уулзах, хамтрах. За магадгүй зарим нь одоо тэнд бид нар тусдаа хэсэг засч өгч байгаа. Тэгээд энэ дээр магадгүй бизнесээ ярилцах боломжтой. Тэгээд маш олон янзын арга хэмжээнүүд нэг доор ингээл бужигнаал явж байна л гэж харж байгаа. Энэ үйл ажиллагааг зохион байгуулж төлөвлөж байгаа удирдлагын багт болон менежментийн багт нь баяр хүргэе. Их мэдрэмжтэй хүмүүс цугласан юм байна. Энд бас нэг баримттай Forbes сэтгүүлээс 2014 онд энэ 86 ихтэй сургуулиудын 4000 оюутны дунд хийсэн чанарын судалгаа байна л да. Тэгээд энэчнээс Монголын ихтэй сургуулиудын чансаанд хамгийн өндөр хувьтай буюу сургуультай одоо сэтгэл хангалуун байдаг сургуулиар санхүү эдийн засгийн их сургуулиуд их сургуулийн оюутнууд хамгийн өндөр сэтгэл ханамжтай гарсан ийм судалгаа. Тэгэхээр оюутнуудын сэтгэл ханамж бол үндсэндээ одоо дан ганц сургуулийн хөтөлбөр академик боловсролоос илүү сургуулийн орчин, анги танхим, бааз одоо багш ажилчдын харилцаа тийм ээ тэр ерөнхий ингээд том агуулгаар бас хаана л да. Зөвхөн академик боловсрал одоо сайн байлаа гэдэг яг хөтөлбөр цөм агуулга сайн байлаа гэд бусдаар одоо орчин ч юм уу тэр хүүхдийн чөлөө цагаа өнгөрүүлэх оюутныг дэмжих тийм ээ өөр бусад одоо клубүүдэд хамрагдах тэр өөр бусад нөгөө нэг хөгжин дэвших тэр боломжуудыг нь гарцуудыг нь хаасан байвал энэ бол бас төдийлөн сайн сургалт биш юм а гэж ерөн сүлээд үздэг болж энэ сургуулиуд ч гэсэн бас яг энэ хэлбэрээр өөрсдийнхөө маркетингийг гадаад харилцаа, дотоод харилцаа бүх юмудаа ингэж авч явдаг болсон байна л да. Тэгэхээр танаас сургууль ер нь сургалтын бааз, танхим лабораторитой хэр их анхаард юм бэ? Жилийн төсвөнд хэд орчим төгрөг байдгийг, байнгын шинжил засваруудыг хийж идэг үү? Мэдээж одоо сургуулийн үйл ажиллагаа тэгээд энэ оролцогч талуудын сэтгэл ханамж гэдэг бол зөвхөн тэр сургалтаас шалтгааллахгүй тийм ээ өөрөө ч хэлсэн. Тэгэхээр энэ дээр маш олон одоо хүчин зүйлүүд нөлөөлнө.
Бид бүхэн бол одоо сургуулийнхаа одоо энэ орчин нөхцөл тэгээд энэ техник технологийн дэд бүтцийг одоо өөрсдийнхөө одоо боломжийн хэмжээгээр одоо тасралтгүй одоо сайжруулах гэж ингэж хичээж ажилладаг. Гэхдээ мэдээжээр одоо энэ бас жоохон төвөгтэй. Ягаад гэхээр одоо энд одоо Монголын бүх их дээд сургуулиудад бас адилхан л нөхцөл байдал байгаа гэж ойлгож байгаа. Ер нь бол нөгөө өөрсдийнхөө одоо үйл ажиллагааны орлогоор одоо тэр бүх одоо хөрөнгө оруулалтууд тэгээд тэр бүх зардлуудыг одоо авч явах юм хэрэгцээ шаардлага үүсдэг. Тэгээ мэдээжээр одоо барууны сургуулиуд бол ингэж байна шүү дээ. Нийгэм нь өөрөө их сургуулиудаа үнэлдэг. Их сургуулиуд одоо боловсролын салбар нь өөрөө сайн байгаа нөхцөлд манай нийгэм, манай улс орн бол ингээд өрсөлдөхүйц байх юм байна. Хүмүүс нь одоо аз жаргалтай сайхан энэ орчин амьдралыг бий болгож болох юм байна гэж ойлгоцсон учраас нийгэм нь өөрөө боловсролын салбараа дэмжиж явчихдаг. Монголд бол одоо боловсролын салбарыг бол хүмүүс тэгж ойлгож байна шүү дээ. Энэ хүмүүс бол одоо ингээд биднэрт үйлчлэх ёстой, биднэрт одоо ингээд сайн мэрэгжилтэн өгөх ёстой. Эдгээр бол муу байна гэдэг ингэж одоо шахаж хаартахаас бол биш. Одоо энэ байгууллагуудыг нэг дэмжиж ийм одоо хөрөнгө оруулалтын бизнесийнхаа одоо үр дүнгээс ашигаас хийгээд өгчий гэсэн ийм хандлага бол харьцангуй сул байна. Гэхдээ магадгүй одоо сая одоо ингээд бас боловсролын салбараас төрийн одоо дээд өндөр одоо медаль ингээд шагнагдаад ингээд ирж байгаа шинжлэх ухааны салбараас ирж байгааг бол бид нар их нааштай зүйл гэж үзэж байгаа. Магадгүй одоо боловсролын монголчууд одоо юу гэдгийг 93 наадам мөр бөхөө одоо ингээд үнэлдэг шиг боловсролын салбарын хүмүүсийг сайн эрдэмтднийг одоо үнэхээр одоо тэр хүний одоо амьдрал нь өөрчлөлт оруулахаар байдлаар ингээд шагнаад урамшуулцдаг ийм тогтолцоотой болоосаа гэж бас бид нар хүсэж байгаа. Тэгээд тэр утгаараа яг энэ жил бид бүхэн төгсөгчдтэйгээ хамтраад тэгээд хамтрагч байгууллагуудтайгаа хамтраад энэ эндамент сан гэдэг ер нь бол ингээд багш нар одоо энэ хүмүүсийн тасралтгүй хөгжлийг дэмждэг нийгмийнх нь одоо асуудлыг нь шийддэг нэг юм сан байгуулахаар бол ерөөхдөө төлөвлөж байгаа. Ямар ч байсан өөрсдийн дотоод олсон. Тий, суурай бүрдүүлээд тэгээд энийгээ бол бас нэг юм тусдаа бие даасан сан хэлбэрээр ажилуулад тусдаа бие даасан менежментээр ажилуулад тэгээд энэ сангийнхаа үйл ажиллагаанаас бий болсон орлогоо бол харин жинхэнэ нөгөө багш нарынхаа ажилтнуудынхаа нийгмийн асуудал, хувь хүнийх нь хөгжилтэй тэгээд эрдэм шинжилгээ судалгааных нь ажлыг дэмжихэд нь бол зориулаад ингэ явъя гэж бодож байгаа. За тэгээд нөгөө түрүүний орчин нөхцөлтэй холбоотой асуудал дээр бид бүхэн бас одоо сургуулийнхаа хуучин одоо барилгыг одоо шинжилээд одоо бас одоо шинэ одоо энэ кампусын барилга барихаар ингээд төлөвлөд одоо яг ажлынхаа зураг төслийнхаа шатанд бол явж байгаа. Тэгээ энэ одоо ажлын үр дүнд бол манай оюутнууд ер нь нэг дэлхийн их сургуулиудын түвшний тийм орчин нөхцөл бүхий юм одоо байр дэд бүтцтэй болно гэж ингэж бол төлөвлөж байгаа. Ер нь бол яг Монголд бол бас энэ их дээд сургуулиуд өөрөө байршлын хувьд өөрөө кампус хэлбэрээр хөгжөөгөө хотын төвдөө байршдаг. За мэдээж өргөжих одоо тийм олон барилга байшин сав бариад авах боломж бол байхгүй. Гэхдээ бол байгаа нөхцөл боломж энэ орчиндөө бас олон улсын төвшөнд хүрсэн тийм орчин нөхцөлийг бол бүрдүүлж болох юм байна гэж бол бид нар хараад тэгээ ийм шинэ төлөвлөлт бол хийгээд байж байгаа. Тэг ер нь бол одоо олон улсын сургуулиуд бол эсвэл зарим нь бол хотын гадна гараад ингээд том одоо кампус хэлбэрээр хөгждөг. Эсвэл одоо хотын төвд байгаа сургуулиуд нь бол мэдээжээр одоо нөгөө дээшигээ гэх юм уу да тийм нөгөө таарсан байдлаар биш жоохон өндөр байшин барилга барьж байгаа тэн дотроо бол бүхэл одоо тэр оюутан шаардлагатай үйлчилгээ орчин номын сан спорт үйл ажиллагаа тэгээд одоо чөлөө танхим гэдэг бүх зүйлүүдийг нь бол тэндэл бүрдүүлж өгдөг юм байна. Тэгэхээр бид нар бол нэг тийм жишгээр нь ямарч байсан оюутнуудаа тийм олон улсын жишгт нийцсэн орчин бүрдүүлж өгөхөөр бол ажиллаж байна. Өмнө нь бол 2013 2008 он гэдэг одоо 2 удаа бид бүхэн бас энэ шинээр одоо энэ орчин нөхцөлийн сайжруулах нэлээд том одоо хөрөнгө оруулалтуудыг хийсэн. За энийг бол цааш нь залгуулад бас энэ жил нэг одоо 100 жилийнхаа хүрээнд бас дахиад дараачихын бүтээн байгуулалтыг хийхээр ажиллаж байна. Ер нь бол яг өөрсдийнхөө энэ нөхцөл байдлыг эдийн засгийнхаа боломжинд тааруулаад одоо
одоо тасралтгүй сайжруулах гэж зүтгэж байгаа. Гэхдээ бол одоо олон улсын их сургуулиудтай харьцуулах юм бол мэдээж тэр төвшөнд хүрэхгүй л байгаа. Тэгээд тэр жишгрүүл одоо ингээл алхамаар төхүүлэх гээл одоо ажиллаад байгаа юм. Тийм. Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутнууд одоо хичээлийн бус цагаар хамрагдах чөлөөт клубүүд ч юм уу тий өөр бусад одоо арга замаар хөгжих тэр гарц боломжууд нь хэрэг байдаг юм бэ? За тэр бол ер нь их давуу тал гэж бид нар ойлгодог. Ерөнхийдөө бол оюутны үйлчлэгээ бол манай сургуулийн хувьд бол бас нэг чухал зүйл гэж бид хэд боддог. Тэгээд дээрэс нь сургалтаас гадна бусад одоо оюутны үйлчлэгээнүүд дээр нэлээх анхаардаг. Ерөнхийдөө оюутныхаа хойноос нэлээ нэхэл дагуул болдог сургууль гэж ойлгож байна. Бусад сургуулийн оюутнууд бол одоо хаана явж байгааг нь мэддэхгүй, юу болж байгааг нь мэддэхгүй. Ингээд одоо сургууль оюутан хоёрын харилцаа холбоо жоохон сул байдаг юм шиг санагддаг. Манай сургуулийн хувьд бол харьцангуй одоо оюутныхаа хойноос л ингээл байнга чаргууцалтал чи хаана явж ийн яаж нээж ийн яагаад хичээлдээ суухгүй байгаа ингээд одоо тасралтгүй хойноос нь хөөцөлддөг. Нөгөө талаасаа бол оюутнуудыг одоо өөрсдийн одоо сонирхлоороо хөгжих өөрсдийн сонирхлоороо одоо тийм одоо бүлэг болоод баг болоод те клуб болоод ингээд ажиллах тэр боломжийг нь бол дэмжиж өгдөг. Тэгээд маш олон оюутны клубууд ажилладаг, өөрөөсдийнхөө сонирхол чиглэлээр, мэргэжлийн чиглэлээр, эсвэл хувийнхаа сонирхлын чиглэлээр ажилладаг. Тэгээд энийг нь бол одоо оюутны холбооны зүгээс ерөнхий зохион байгуулалтын удирдлагаар хангаад сургууль бол тэр клубуудын үйл ажиллагаа явуулах бас төсөв зардлыг нь бол санхүүжүүлэх байдлаар бол дэмжлэг үзүүлээд ингээд ажилладаг. Тэгэхээр ер нь бол маш олон сонирхолтой клубууд бол байна. Тэгээд энэ клубууд маань бас сургуулийнхаа энэ үйл ажиллагаануудад бас оролцоод өөрсдийнхөө дэмжлэг үзүүлээ явуулдаг. Би яагаад ингэж асуусан бэ гэхээр бас танай сургуульд байдаг оюутнуудын клубүүд миний анхаарлыг татсан байхгүй яасан гэсэн өнгөрсөн 4-р сард надад мэйл ирээд санхүү эдийн засгийн их сургуулиас ингээд бид нар 10 жилийн хүүхдүүдэд буюу 12 дугаар ангийнханд мэргэжлээ сонгох талаар ингээд яриа уулзалт зөвлөгөө өгч байна та энд ирэж гэсэн урилгыг өгсөн. Тэгээ би тэрийг маш талархууштай хүлээж авсан. Яа тэгэхээр ихтэй сургууль бол одоо бас тэр бол нийгэмд бас нэг бодлын өөрчлөх хэвээр тэр өөрчлөлөө өөрсдөө маш сайн ухамсарлаж байна л та тий мэргэжил сонголтоо хийж чадахгүй байгаа эргэлзэж байгаа оюутнуудад заавал өөрсдийн мэргэжлийг сурталчлах, өөрсдийн сургуулийг сурталчлахгүйгээр яг хэрэгтэй хүмүүсийг нь аваачаад тэр тухайн хүмүүсийн кейсийг яриулаад зөвлөгөө өгөх замаар ингээд бас ахлах ангийн сурагчдад ингээд үйлчилж байгаа надад их таалагдсан. Тэгээ энэ даашрамд бас талархал илэрхийлмээр санагдаж байна. Баярлалаа. Тэр ер нь манай сургуулийн одоо стратегийн төлөвлөгөөн дээр байдаг. Алсын араа эрхэм зорилго гэдэг ингээд тодорхойлцсон одоо үнд зүйл гэдэг тодорхойлцсон байгаа зүйлүүд дээр маань бас байдаг. Ер нь бол санхүү эдийн засгийн их сургуулийн одоо гишүүн ямар байх ёстой юм бэ гэхээр энэ дэлхийн тогтвортой хөгжил их орныхоо өрсөлдөх чадварт одоо үнцэнтэй хувь нэмэр оруулдаг хүмүүс байна. Тийм манлайлагч нар байна гэж заасан. Тэгэхээр ер нь бол бид бүхэн бас оюутнуудыг зөвхөн одоо мэргэжил мэдлэг чадвар сайн байхаас гадна бусдаа одоо нийгэмдээ үйлчлдэг, өгдөг тийм ээ. Ийм хүмүүс байгаасай гэж ингэж хүсдэг. Тэгээ манай нөгөө оюутны үйл ажиллагаанууд за магадгүй тэтгэлэг авах шалгуурт өөрөө энэ байдаг. Сургуулийн одоо зүгээс олгож байгаа тэтгэлгийг авахын тулд та мэдээжээр одоо сурлага одоо амжилт сайн байх хэрэгтэй. Дээрэс нь бусдад тусалдаг байх хэрэгтэй. Нийгэмд тусалдаг байх хэрэгтэй. Хувь нэмрээ оруулдаг байх хэрэгтэй гэдэг маш олон шалгуурууд байгаа. Тэгэхээр манай оюутнууд яах одоо аргагүй одоо тэр зүйлүүд рүү бол оролцдог. Орж ирсэн бүх оюутнууд нийгмийн дадлага гэж хийдэг. За. Тэгэхээр одоо нийгэмдээ тусдаа ямар нэгэн ажил санаачилж одоо бүгдээрээ тэр ажлыг хийдэг. За тэгээд жил болгон одоо нөгөө сайн дурын ажлын ийм одоо төсөл шалгаруулдаг. Тэрний нь одоо бизнесийн байгууллагуудтай хамтраад бид бүхэн санхүүжүүлдэг. Тэгэхээр сайн дурын ажил хийхээрээ бас хоорондоо өрсөлддөг. За тэгээд нөгөө түрүүний ярьсан тэтгэлэг авах гэж байгаа оюутнууд бас ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө одоо мэдсэн сурсан зүйлээ ч юм уу ямар нэгэн байдлаар нийгэмдээ хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр ингээд маш олон ажлууд ийшээ чиглэгддэг учраас ер нь бол манай оюутнууд зөвхөн өөрсдөө одоо ингээд сайн сураад би өөрөө сайн байхаас гэхээсээ илүү бусаддаа яаж хувь нэмрээ оруулах уу, нийгэмдээ яаж нөлөөлөх үү гэдэг тал дээр бол нэлээ одоо
санаж бодож явж байгаа гэж бид нар ойлгож байгаа. Миний хувьд бол бас яг иргэнийхаа зүгээс их талархууштай санагдсан байхгүй. Жишээлбэл би одоо Монгол Улсын их сургуулийн нийгмийн ухааны сургуулийн оюутан гэвч би санхүү эдийн засгийн их сургуулийн одоо урилгаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад очиод та нар яавал мэргэжлээ зөв сонгох вэ? Ер нь ямар байвал зүгээр вэ гэдэг дээр яриа өгж байгаа байхгүй. Тэгээ энэ бол надад маш их сонирхолтойгоос гадна өмнө нь одоо авж байгаагүй туршлага байсан л да. Өөр хин нэг их сургуулиас жишээлбэл та энэ дээрээ мэргэжил сонголтын талаар 10 жилийн хүүхдэд хичээл орооч гэдэг юм их цөөхөн сонсогддог. Тэгээд танаа сургуулийнханд бас энэ дашрамд дахин талархал илэрхийлж байна. Тэг үнэхээр бас нийгэмдээ хэрэгтэй яг арга хэмжээнүүдийг бас өгдөг юм билээ. Тэгээд зөвхөн одоо оюутнууд гэхээсээ илүүтэйгээр бас ирээдүйд ер нь танаа сургуульд орж ирэх хүүхдүүдийг та хэд маань ямар маркетингаар ч юм уу эсвэл ямар бодлогоор авдаг вэ? Одоо жишээ нь яг иймэрхүү уулзалтуудыг одоо жишээлбэл миний очсон дээр бол зөвхөн би санхүүгийн чиглэлийн мэргэжлүүдийг одоо сурталчилж энэ мэргэжлэр сураарай гихгүй ч гэсэн бас өөрийнхөө нөлөөллийг тэнд өгөө танаа сургуулийн нэрэн дор явж байгаа байхгүй яа. Гэтэл нөгөө талдаа бас яг энэ санхүүгийн чиглэлээр сурах оюутнууд маань санхүүгийн засгийн их сургуулийн давуу талыг юу гэж хардаг юм бол за би энэ сургуульд сурчих юм бол ийм нэг үнцэнтэй дээ, ийм бахархалтай да гараад би бас нэг ийм хэмжээний үнэлэмжтэй мэргэжилтэн болох нэ гэдгийг ямар агуулгаар юу н хард юм бол сургуулийн бахархлын тухайд. За юуны өмнө бас манай оюутнуудыг дэмжээ те. Манай үйл ажиллагаанд оролцсон байна шүү дээ. Тэгэхээр бас өөр чинь баяр одоо талархал илэрхийлээ. Баярлалаа. Тэгээд мэдээж энэ нэг талтаа бол тэр зал одоо ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хүүхдүүдийг мэргэжлээ сонгоход нь туслах ийм зорилго. Мэдээжээр одоо манай одоо чиглэлээр өөрөө мэргэжлэн тохироод тэгээд илүү энэ чиглэлээр ажиллах нь тэр хүмүүст илүү сонирхолтой юм байна гэдэг хувь хүнийх нь өөрийн онцлогтой тохироод байвал бид бүхэн бас тийм хүмүүсийг илсүүлэхийг илүү их зорддог. Аль болохоор одоо тий өөрийнхөө энэ мэргэжлийн чиг баримжаа юмаа олцоосоо гэдэг байдлаар тэгээд зөв мэргэжлээ сонгох ч өөрөө бас одоо амьдралын одоо нэг хэдхэн одоо чухал сонголтуудын нэг тийм учраас тэр мэргэжлээ сонгох гэдэг бол бас их чухал. Тэгээд тэрэн дээр нь бол бид бүхэн аль болохоор бас янз бүрийн үйл ажиллагаанууд зохион байгуулахыг хичээдэг. Тэгээд ер нь бол сургуулийн зүгээс мэргэжил сонголтод зориулсан юм нээлттэй платформ ажиллаулдаг. Оюутнууд маань бас өөрсдөө ингээд мэргэжил сонголтод зөвлөгөөгөө явуулдаг. Хөдөө орон нутагт бас энэ чиглэлээр ингээд захимаар болон бусад хэлбэрээр бид бүхэн бас энэ үйл ажиллагаа зохион байгуулалт явуулдаг. Тэгээд энэ нь бол зөвхөн одоо сургуультай оюутан хэлсүүлэх гэдэг байгаа биш. Ер нь бол залуучуудад бас энэ мэргэжлээ зөв сонгоод өөрийнхөө ирээдүйг одоо зөв шийдээд явахт нь бас өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулах зорилготой. Манай сургууль бол өөрсдийн одоо давуу тал боломжийг ер нь юу гэж хардаг вэ гэхээр одоо л нөгөө түрүүний ярьсан юмнууд л дахиад зөвхөгдөх байх л та. Мэдээж олон улсын одоо төвшөнд хүлээн зөвшөөрөгдсөн юм хөтөлбөрүүдээр олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн юм мэргэжилтэн болж төгсөх нэ. За энэ одоо хөтөлбөрүүд бол үндсэндээ бол орчин үеийн одоо энэ дээд боловсролын чиг хандлагад бол нийцсэн юм хөтөлбөрүүд байна. Тэгээд манай сургууль өөрөө одоо олон улсын жишгт хүрсэн дижитал entrepreneur их сургууль болно гэд 21-ээс 31 оны стратегийн төлөвлөгөөнд заасан байна. Тэгэхээр энэ одоо зорилгын дагуу манай сургуулийг төгсөж байгаа хүн болгон ямар нэгэн байдлаар энэ entrepreneur хүн ямар байдгийг юм бэ? Entrepreneur сэтгэлгээ гэж ямар байдгийг юм бэ гэдэг дээр одоо суур болон одоо дараачийн төвшний одоо мэдлэг ур чадвартай төгсдгөө. Тэгэхээр санхүү эдийн засгийн их сургуульд орж ирэх юм бол та ямар нэгэн байдлаар entrepreneurship-ийн тухай ойлголттой тийм орчинд байна гэсэн. Энэ дотор л хүмүүс одоо түрүүний ярьсан дээр янз бүрийн төслийн уралдаан дандаа л тийм байдаг. Ямар нэгэн асуудал олж аваад тэрнийгээ барьж аваад шийдээд бизнес болгоод ингээд хөгжүүлээд гаргаж ирэх уралдаан, тэмцээн, дотоод үйл ажиллагаанууд тасралтгүй явагддаг. Бүх одоо мэргэжлийн чиглэлийн хүмүүст энэ entrepreneurship-ийн одоо хичээл сургалтууд ордог гэд ингээд явчихж байгаа. Тэгэхээр нэг одоо зүйл орчин юм бэ гэхээр entrepreneur их сургууль, entrepreneur болно. Одоо нөгөө бид бүхэн бол ажил хайдаг биш, ажлын байр бүтээгчдийг, баялаг бүтээгчдийг бий болгоно гэдэг байна шүү дээ. Тэгэхээр тэр ажлын байр бүтээдэг, баялаг бүтээдэг юм хүмүүсийг бий болгох тийм орчин бол таныг хүлээж байна гэж ингэж хэлж байна. Хоёрдугаарх нь бол энэ дижитал их сургууль болно гэдэг хүрээндээ бид бүхэн бас энэ мэдээж одоо мэргэжил харгалзахгүйгээр одоо бүх хүмүүс энэ мэдээллийн технологийн ур чадвар
хэрэгтэй болоод байна шүү дээ. Тийм учраас энэ мэдээллийн технологийн багцыг бол бид бүхэн нэлээд өргөн хүрээтэй болгосон. Бүх мэрэгжил харгалзахгүйгээр бүгдээрээ энэ мэдээллийн технологийн чиглэлээр сүүлийн үеийн одоо технологийн хөгжиж одоо шинэ ур чадваруудын тухай нэлээд одоо өргөн хүрээний агуулга бүх хүмүүст очиж байгаа. За тэгээд дээрэс нь бид бүхэн бас сургуулийнхаа дээргэд бас технологийн институт хөгжүүлсэн. Тэгээд энэ богино хугацааны юм кодчлалын болон химэл оюун ухааны за тэгээд энэ 3D дизайны чиглэлийн сонирхолтой хөтөлбөрүүдийг бол бас нэмэлтээр явуулдаг. Тэгэхээр магадгүй оюутнууд маань сонирхох юм бол хичээл сургалтаасаа гадна ийм технологийн чиглэлийн одоо сургалтуудыг давхар аваад ингээд өөрийгөө бас технологийн чиглэлээр хөгжүүлэх боломжтой. Нөгөө талаасаа бол яг олон улсын сургууль гэдэг утгаараа нөгөө олон улсын одоо сургууль болох юм зорилго тавьж байгаа гэдэг утгаараа бол олон улсын хамтын ажиллагаан дээр нэлээх ач холбогдол өгдөг. За тийм учраас нөгөө түрүүний ярьсан хамтарсан хөтөлбөрүүд байна. За тэгээд олон улсын одоо сургуулиудын оюутнуудтай хамтарсан одоо төсөл хөтөлбөрт оролцох, оюутны солилцоонд амрагдах гэдэг энэ одоо чиглэлүүд нь бол нэлээд сайн байдаг. Мэдээж одоо олон улсын одоо дэлхийн иргэн бэлтэж байгаа учраас бас олон улсын түвшинд харилцах одоо ур чадваруудыг сайжруулах чиглэлээр бол одоо хэлний одоо чиглэлийн багцуудыг бол бид нар нэлээд сайн өгж байгаа. Одоо хэлний солонгос хэлний гэдэг ингээд тус тусдаа ингээд би даасан төвүүдийг одоо байгуулахаар олон улсын сургууль гэдэг ийм бүтц шинээр бүтц байгуулад ажиллаж байгаа. Тухайн орныхын их сургуулиудтай хамтраад ингээд хятад хэлний төв, солонгос хэл, соёлын төв гэдэг ингээд олон ийм төвүүдийг байгуулад тэгээ цаашдаа бол бид бүхэн ингээд энэ төвүүдээрээ дамжуулаад тэр тухайн орныхын те хэл, соёл, тэгээ бусад зүйлүүдийн бизнесийн орчин гэдэг бусад зүйлүүдийн танилцах за магадгүй тэр сургуулиуд руу цаашдаа ингээд оюутан солилцоо болон бус хэлбэрээр дамжаа суралцахад нь бол тусуулъя гэсэн ийм чиглэлээр ажиллаж байгаа. Тэгээд 2015 оноос эхлээд бид бүхэн бас энэ академик англи хэлний хөтөлбөрийг бас Монгол улсад анх удаа хэрэгжүүлсэн их сургуулийн түвшинд. Тэгэхээр энэ бол бас нэлээд одоо амжилттай одоо бараг 10 жил болох гэж байна. Тэгээ энэ нэлээд амжилттай явсан 2 3 одоо дэлхийн шилдэг одоо энэ хэрэгжүүлэгч байгууллагуудтай бид нар хамтарч ажилласан. За энэ жишгээр бас бусад ихтэй сургуулиуд бас энэ академик англи хэлний хөтөлбөрийг бас өөрсдийнхөө үйл ажиллагаанд оруулж ирсэн. Тэгээ энэ өөрөө бас энэ ирээдүйд болсон залуучуудыг бас энэ мэрэгжлийн түвшинд одоо харилцахад нь одоо бас тэ энэ академик ур чадваруудыг давхар олж авахт нь бол нэлээд дөхөмтэй юм зүйл болсон гэж ойлгож байгаа. Тэгэхээр ер нь бол энэ нөгөө үндсэн зорилгынхаа хүрээнд бол ингээд бид бүхэн бүх үйл ажиллагаануудаа бол зангидаад явж байгаа. Тийм. Тэгээ яг мэдээжээр дөрөвний ярьсан нөгөө олон улсын мэрэгсэн зэрэггүүдийг алгасаад те одоо авах боломжууд бий болж байна. Дээрээс нь хамтарсан хөтөлбөрөөр суралцаад одоо залуучууд ч бас гадагшаа явж суралцах бас сонирхол ихтэй байна шүү дээ. Тийм учраас бас тэр хүсэл сонирхлын бас ойлгоод бид бүхэн бас нэг арай нэг жоохон тийм дундын дэжээр ерөнхий боловсролын сургууль төгсөөд шууд оюутан болоод гадаад очиод гэр орноосоо хол амьдрна гэдэг нь их талтай хэцүү. Оюутан байх, ерөнхий боловсролын сурагч байх гэдэг чинь хоёр ч өөр. Тэгэхээр харьцангуй бие дааж сурах хэрэгтэй болно гэдэг ингээд маш олон сорилт шалгууруудыг хүн давж тоглох хэрэгтэй. Тэгээ тэрнээс бол бид бүхэн бас тэр нэг юм бэлтгэх нөхцөлийн ингээд их орондоо гэр орондоо орхон тэгээд харьцангуй одоо Монголын түвшний те ийм одоо зардал өртөгтэйгээр ингээд суралцах боломж бол олгочж байгаа. Тэгээд дараа нь тэр хүн чинь тэр өөрийнхөө сонгосон улс оронд очиод тэгээд тэр улс орныхоо боловсролыг эзэмших явахд бол ингээд олон давуу талууд үүсдэг. Тэгэхээр ер нь бол одоо залуучуудын сонголт буюу тэрэнд нь тохирсон байдлаар бид нар энэ одоо сургалт үйл ажиллагаагаа зохион байгуулахгүй бол тэгээд тэр хүмүүс өөр юм хүсэж байхад бид нар шал өөр юм өгөөд ээж болохгүй шүү дээ. Ер нь бол бас олон улсын жишээг бол дээд боловсрол бол хэтэрхий их урт хугацаа зарцуулж байна. Хэрэгтэй хэрэггүй маш их олон юмнуудыг зааж байна. Хэтэрхий хуучинсаг байна гэж үзэж байгаа. Тэгээ энэ утгаараа бол бид бүхэн бас шинэ одоо олон улсын дээд боловсролын чиг хандлагад нийцсэн шинэ хөтөлбөрүүдийг бол бас хөгжүүлж байгаа. Сүүлийн 2-3 жилийн entrepreneurship
болон санхүүгийн манлайл гэдэг нэг юм шинэ хөтөлбөрүүдийг бол бид нар хөгжиж туршиж үзэж байгаа. Тийм. Тэгээд тэр хөтөлбөрүүдийн онцлог нь юу юм бэ гэхээр ер нь яагаад заавал хүн 4 жил сурж одоо бакалаврын зэрэг авах хэрэгтэй юм бэ? Чи одоо дэлхийн ертөнц маш хурдан өөрчлөгдөж байна. Мэдлэг мэдээлэл гэдэг юм чинь маш хурдан хоцрогдож байна. Тэгэхээр ингээд магадгүй 4 жил ингээд сураад төгсч идэл нөгөө сурсан юм хэрэггүй болчих юм билээ. Тэгэхээр ер нь бол энэ боловсролын энэ цаг хугацааг бол жоохон бага болох хэрэгтэй юм байна. Уяатан болох хэрэгтэй юм байна. Богино хугацаанд ихийг сурч мэдэх шаардлагатай юм тийм ээ. Тэгээд ерөөхдөө хэрэгцээтэй яг тэр нэг өөрийнхөө ажил одоо мэргэжил эсвэл хийх гэж байгаа, бүтээх гэж байгаа бизнес тэр зорилготойгоо нийцсэн юм сурах хэрэгтэй. Бас хөрөх чадвар их чухал байна тийм ээ. Тэгэхгүй бол хаа хамаагүй хүний зохиож өгсөн юмыг ингээд өөрлөгөө ингээд хэрэгтэй хэрэггүй ингээд ихэд ахыг бол залуучууд хүсэхгүй шүү дээ. Тийм учраас яг өөрт нь тохирсон юм өгөх хэрэгтэй болоод байгаа. Тэгээд тэр утгаараа бид нар энэ 3 жилээр сургадаг. За тэгээд яг суралцах одоо арга хэлбэр нь бол элсэн цагаас өөр байдаг ийм хөтөлбөрүүд гаргаж ирж байгаа. Жишээлбэл манай тэр entrepreneurship хөтөлбөр бол ерөнхийдөө төсөл дээр суурилсан, асуудал дээр суурилсан сургалт. Орж ирээд сургууль дотор байгаа асуудлыг хайж илрүүлээл тэрнийг шийдэхээс эхэлдэг. Сургууль дотор байгаа асуудлаас гараад дараа нь нийгэм тулгарч байгаа асуудлууд тийг олж хараад тэрнийг шийдэхийг оролддог. 2 3 дугаар курстээ ороод ирэхээр өөрсдийнхөө бизнесийг болох тэр санаа төслөө олж байгаа тэрнийг хөгжүүлээ явдаг. Тэгээ ер нь бол хичээл сургалтыг дан ганц одоо манай багш нар заадаггүй 50% харьцаатай. Манай багш болон бизнесийн одоо яг салбарт ажиллаж байгаа ментор хоёр хамтар заадаг. Тэгэхээр практикор ч бас давмгаалсан. Давхар одоо практик ур чадварууд тэр практик туршлагуудыг бас энэ сургалтын үйл ажиллагаанд оруулаад ирж байгаа. Тэгээд сар болгон одоо нөгөө хийж байгаа ажлаа төсөл хэлбэрээр хамгаалаа явдаг. Нөгөө үзэж байгаа нэг хичээл дээрээ шалгалт өгөөд бие даалт хамгаалах биш. Нөгөө үзэж байгаа 4 5 хичээлээ нэгтгэхэд төслийнхөө одоо ажил руу одоо үтсэн маш ингээгээд тэгээд тэрнийг хамгаалаа явдаг. Тэгэхээр бол энэ нөгөө баахан хичээлүүд үзээд байдаг хоорондоо ямар уялдаа холбоотой гэдг нь ойлгомжгүй. Нэгсэндөө нэг цүнхээрээ дүүрэн багчтай. Тэгсэн мөртлөө нөгөө багжуудаа нийлүүлээд хооронд нь залгаад одоо юм бүтээж чаддаггүй хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр тийм биш. Ер нь бол дор бүрнээ одоо хамгийн жижигээс нь эхлүүлээл хооронд нь холбох ийм байдлаар мэдлэг ур чадвараа яг практиктэй холбоод хэрэгжүүлээд явдаг ийм сонирхолтой юм хөтөлбөр гаргаж туршсан. Тэгээ энэ маань нэлээд амжилттай явж байгаа. За явцны хэр байна? Ер нь цаашдаа болмоор юм шиг байна уу? Ер нь бол их сайн байгаа. Ер нь бол үр дүн маш сайн байгаа. Тэгээ мэдээжээр засаж сайжруулах юмнууд бол зөндөө байгаа. Тэгээ шинэ зүйл туршиж үзэж байгаа учраас бас алдаа оноонууд янз бүрийн зүйлүүд бол гарна. Гэхдээ нийтлэг үр дүн нь бол маш сайн байгаа гэж бид нар дүгнэж байгаа. Ер нь бол сургалт бол ирээдүйн сургалт бол ийм юм байна. Ер нь бол боловсрол олгох энэ арга хэлбэрийг жоохон өөрчлөхгүй болвол нэг багш орж ирээл баахан өөрийнхөө мэддэг ямиг яриад тэгэл нэг номон дээр байгаа ямиг яриад буцаагаал тэр нэг асуугаал гэдэг ч юм уу нэг юм хүн болгоны нэг одоо энэ боловсролын тухай нэг юм ойлголт өгүүлдэг шүү дээ. Тэгэхээр ийм юмнаас ангид дэлхийн нийт өөрөө энэ зөв юм байна гэд гаргаад ирсэн хараад ярьж байгаа энэ чиглэлүүд рүү чиглэлсэн ийм шинэ хөтөлбөрүүдийг гаргаж ирээ. Тэгээ магадгүй энэ хөтөлбөрүүд маань сайн болоод энэ Монголдо туршихаар бид нэг олон улсын зах зээл дээр гаргая гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр олон улс ч гэсэн адилхан их сургуулиуд өөрөө хамгийн хуучин хэсэг байдаг. Тэнд олон жил болсон одоо эрдэмтэн профессоруд өөрийнхөө ярьж байгаа юмд л хамгийн ихтгэл үнэмшилтэй энэ зүйл бол ийм байх нь зөвөө гэд шинэ одоо зүйл рүү орохыг бол харьцангуй эсэргүүцдэг. Жишээлбэл бид нар ингээд энэ хөтөлбөрөө олон улсын манай хамтарч ажилладаг сургуулийнханд ингээд танилцуулахаар та нар энийг ингээд бие даагаад ингээд өөрсдөө ингээд хийгээд шийдээд ингээд явж байгаа чинь та нар ямар одоо азтай юм бэ гэж байгаа. Тийм. Жишээлбэл солонгосчууд ярьж байгаа. Бид нарт ийм хөтөлбөр байна. Ингээд хийж ийн гэхээр солонгосын сургуулиуд бол ингэж хийж чадахгүй. Яагаад тэгэхээр тэнд маш олон жил явсан, маш олон одоо тооны эрдэмтдтэй тэд нэр ийм хийхийг хизээч зөвшөөрөхгүй. Уламжилт байдлаар явахыг илүү үзэн. Уламжилт байдлаар явахыг илүү үзэн. Тэгэхээр ийм боловсролын шинэ хандлага хэрэгтэй гэдгийг бүгдээрээ ойлгож байгаа боловч энийг хийхэд
одоо бидний хувьд бол хугацаа арай болоогүй гэдэг. Тэгэхээр магадгүй одоо манайх ийм жижиг улс орн те уян хатан байх боломжтой. Тэгээд ийм боломжоо ашиглаад бид бүхэн бас энэ олон улсад бас жишг болцсон шинэ одоо сонирхолтой хөтөлбөр гаргаж ирээд энийг бас олон улсад одоо олон улсын зах зээл дээр заръя гэж боддог. Бас борлуулах нэ. Тэгэхээр гадны улс орнуудаас оюутныг энэ хөтөлбөр дээр авчирч сургана гэж ойлгож байна тийм. Тэр ерөөсөө үйл хуучрах, маш сайн хэрэглэгдэх те үнцийн бүхий тэгээд мөн орчин үеийн сонирхолтой ийм шинэ хөтөлбөрийг боловсруулж байна гэж ойлгож байна. Талархууштай хандж байна тийм. Яа тэгэхээр сүүлийн үеийн бас ахлах ангийн сурагч нар gap year гэдэг юмыг их авдаг болсон байгаад байна. Тэгээд учир юунд вэ гэхээр Монголд сурах ихтэй сургуулиуд нь одоо сэтгэлд нь нийцэхгүй яг өөрийнх нь сурах хөтөлбөр нь байхгүй. Тэгээд гадагшаа явж сурах гэхээр хангалттай оноогоо авахын тулд завсар авдаг, дунд нь бэлддэг, илүү сайн одоо өөрийгөө танин мэдхийг хичээдэг ийм цаг хугацаа ер нь их алдаад байна л гэж харж байгаа юм л да. Тэгэхээр яг үүнтэй бас үүнийг одоо хялбархан бас шийдэх те боломжийг энэ нэг хөтөлбөрөөрөө олгож гинэ гэж харж байгаа санхүү эдийн засгийн сургуулийг те ялц шарга байхгүй хамгийн гол зүйл нь оюутнууд учраас тэдний хүсэл сонирхолд нийцсэн орчин үеийн сургалтын хэв шинжийг одоо боловсруулж тэрийг хэрэгжүүлэх нь та бүхний хамгийн түрүүнд хийх одоо чухал ажил шүү дээ тийм ээ. Манай сургууль бас харьцангуй одоо нөгөө түрүү анх бит хоёр яриа эхэлж байхад ярьсан. Ер нь бол харьцангуй ингээд өөрчлөлт, шинжилгээг хийх тийм одоо тэрэнд харьцангуй одоо дассан гэх юм уу. Тийм соёлтой юм хамт олон учраас ийм зүйлийг харьцангуй одоо бас явуулаад байгаа юм. Тэгтээ мэдээжээр явуулахад бас тийм амар бол сар бэрхшээлүүд мэдээж байгаа. Амар биш хүмүүс бас дургуутсан. Яагаад ийм хийх ёстой юм? Бид нар уламжлалт хөтөлбөрүүд байна штэ гэдэг ингээ ярина. Гэхдээ бол энийг одоо хийхээс өөр арга байхгүй. Ер нь бол магадгүй явандаа их сургууль гэдэг энэ модель ч өөр болчих гээд байна. Тийм учраас энэ дэлхийн нийтийн хөгжил хаашаа явж байна тэрнийг бид нар олж хараад тэрэнд нь тохироод магадгүй боломж байвал бас зарим зүйлийг нь төрүүлээд хийж үзээд явах нь бол зөв гэж харж байгаа учраас бид нар энийг хийсэн. Үр дүн харьцангуй сайн байгаа. Мэдээжээр одоо үндсэн системээ бид нар бүхлээр нь ингэж өөрчлөх нь өөрөө эрсдэлтэй учраас бид нар тодорхой юм шинэ хөтөлбөрүүд гаргаад үр дүнгийг үнэлж үзэж байгаа. Тэгээ энэ маань амжилттай болвол тэнд явж байгаа сайн туршлагуудыг үндсэн одоо хөтөлбөрүүд үндсэн үйл ажиллагаараа шингээгээд ингээд ерөөхдөө системийнхаа хувьд одоо шинжилгэлүүдээ хийгээ явна гэсэн. Тэгэхээр одоо энэ дээр бол хин нэгний нь одоо ялгаад энэ одоо шинэ хөтөлбөрөөр явж байгаа энэ нь бол одоо үндсэн хөтөлбөрөөр явж байгаа гэж бид нар ялгах сонирхол байхгүй. Мэдээж аль аль нь давуу сул талууд байгаа. Давуу сул талуудын хооронд нь нэгтгэхэд ингээд одоо илүү сайн үр дүн гарч ирэхийг бид нар зорж байгаа. Тэгэхээр хамгийн боломжтой хувилбараар л ажиллана гэж байна тийм ээ. За та бүхэн ярилцах цаг үндсэндээ дуусч байна. 57 минут ярилцсан байна. Тэгээд санхүү эдийн засгийн их сургуулийн нийт хамт олонд нь нийт төгсөгчдөд мөн эрдэмтэн доктор профессорууд багш ажилчдад түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе мөн одоо өнөөдөр бидний студид хүрэлцэн ирж ярилцсан ректор Мөнх баяр танд баярлалаа. Тэгээд энэ жилийн тухайд бол маш онцлог энэ өнгөрсөн 100 жилээ дүгнэх тийм ээ өнгөрсөн 100 жилдээ бид хэн байсан юм бэ? Хэнийг бүтээсэн юм бэ? Нийгэмдээ ямар зүйлийг өгсөн бэ гэдгээ бас та бүхэн маань дүгнэж цэгнэх за ирээдүйнхээ стратегийг харах чухал жил тохиож байна гэж харж байна. Мөн та бүхний одоо боловсролын салбарт хийж байгаа шинжилэл энэ зорилгоодыг маш зоригтойгоор одоо хийж гүйцэлдүүлж байгаад талархал илэрхийлж баяр хүрхий алдамд мөн амжилт хүсье. Тэгээд ер нь альва зүйл хуучрахаараа хэрэглээнд багасдаг шүү дээ тий. Яг үүнтэй адилхан зарим мэрэгчлүүд, зарим одоо мэрэгчлэнүүд хүртэл өөрсдөө хөдөлмөрийн зах зээлд ажиллах боломжгүй ийм хурдтай нийгэмд бид ажиллаж амьдарж байгаа тохиолдолд одоо та бүхний гаргаж байгаа бас энэ шин зорилтуудыг маш сайшаалтай хүлээж авч байна. Ингээд сүүлийн мөчүүдийг би танд үлдээе үндсэндээ 2 минутын хугацаа та бүхэн ярьж байна. Тэгээд хоёлоо энэ санхүү эдийн засгийн их сургуулийн 100 жилийн хүндэтгэлийн арга хэмжээ болон зохиогд гарах хэмжээнүүдийн талаар дахин нэг дурдаад нэвтрүүлгээ төгсгөе гэж бодож байна. За баярлалаа. Бас энэ салбарын асуудлыг бол бас ингээд ойлгоод олж хараад ингээд сайхан үгээр шагнасанд баярлалаа. Тэгэхээр энэ боловсролын салбар гэдэг бол ер нь бол хүн болгоны анхаарлын төвд байх ёстой. Тэг хүн болгон энэ салбарыг ойлгож дэмждэг байх ёстой. Төрийн хувийн гэрэлтгүй одоо бүх сургуулиудын энэ нийгэмд оруулах гэдэг хувь нэмрийг бас үнэлж ойлгодог байгаасаа гэж ингэж үздэг. Тэгээд тийм учраас
ер нь бол зүгээр энэ эфирээр дамжуулаад тэгээ ер нь бол бүх хүмүүсийг бас энэ боловсролын салбараа дэмжиж байгаарай гэж нэгдүгээрт хүсэх байна. Хоёрдугаарт мэдээжээр одоо боловсролын салбарын тэр дундаа дээд боловсролын салбарын ууган сургуулиудын нэг санхүү эдийн засгийн их сургуулийн одоо түүхт 100 жилийн тохиож байна. Тэгээд энэ сургуулаар авгалдаг, энэ сургуульд ажиллаж амьдарч исэн, энэ сургуулийг одоо бүтээсэн, за энэ сургуулийн хаалгаар төгсөж гарсан тий бүх одоо төгсөгч нартаа үе үеийн багш ажилтан, удирдлагууд тэгээ энэ сургуультай хамаатай бүх хүнд одоо 100 жилийн мэндийг бас энэ ташрамд хүргэе. Тэгээд энэ жил бол 100 жилийн одоо бүтээсэн түүх дараагийн 100 жилд бүтээх ирээдүгээ одоо бас дүгнэж төлөвлөх ийм жил гэж бид нар ойлгож байгаа. Тэгээ энэ ажлаа сургууль дотроо бид нар хийхгүй. Энийг бол төгсөгч нартайгаа хамтарч хийн, хамтрагч байгууллагуудтайгаа хамтарч хийн, нийгэмтэйгээ хамтарч хийн. Тэгээд энэ сургуулийн одоо Монгол улсын нийгмийн эдийн засаг цаашлаад бүс нутагтаа оруулах хувь нэмрийг нь бид бүхэн шинжилээ тодорхойлё гэж ингэж харж байгаа юм. Тийм учраас бүх хүмүүсийг одоо тий мэдээжээр одоо энэ Монголын нийгэм чинь эдийн засгч харьцангуй жижигхэн. Тийм учраас бид бүх хүмүүсийг одоо манай сургуулийн одоо 100 жилийн түүхийг дүгнэхэд тий дараагийн 100 жилийн одоо ирээдүйг төлөвлөхөд бас өөрсдийнхөө хувь нэмэр оролцоог оруулаасай. Та бүхний одоо санаа оноо оролцоо бол биднэрт маш чухлаа л гэж хэлэх байна. Тэгээд 5 сарын 25-нд бас одоо хамгийн ойрхон арга хэмжээ бол удахгүй болох гэж байна. Тэгэхээр бүх төгсөгч нараа тэгээд өмнө одоо энэ сургуулийг ажиллаж исэн бүх хүмүүсээ одоо тий энэ арга хэмжээндээ өрий. Тэгээд бүгдээрээ 5 сарын 25-нд юж ярианаад уулзцгаая. Нэг өдрийг сайхан хөгжилтэй өнгөрүүлье. Оюутан байсан цагтаа очие. Тэгээ бүх одоо найз нөхдүүдэд цуглуулад хамтдаа одоо оюутан байсан үеэд урсаад нэг сайхан одоо мөчийг хамтдаа өнгөрүүлье. Тэгээд хүн чинь дурсамжаараа л амьдардаг шүү дээ. Тийм учраас бүх сайхан дурсамжаа сэргээх боломж бол юж ярианад байгаа шүү л гэж хэлнэ. Ааха. За их баярлалаа. Тэгээ Монголын боловсролын салбарыг түүчээлэгч олон улсад дэлхийд гарах үнцэнтэй мэрэгчлэлтнийг бэлтгэж байгаа танай сургуулийн нийт хамт олонд дахин 100 жилийн баярын мэндийн хүргээд баярын мэндийг хүргээд амжилт хүсэж байна. За өнөөдөр санхүү эдийн засгийн их сургуулийн ректор Мөнх баяр чөлөөт ярилцлагын зочноор оролцлоо. Бид олон сонирхолтой сэдвийн талаар ярилцлаа. Танд их баярлалаа. За их баярлалаа. За үзэгчдээ дараагийн шинэ дугаараар чөлөөт ярилцлагаар эргүүлцгээе. Түр баяртай.